Би юу? Би хамгийн сүүлдөө бараг сарын өмнө гэтээ мэдэхгүй байна. Би яг сайн сандгүй. Би яг энэ амар тийм зөвхөн асуулт байхгүй юу? Ягаад гэхээр би өмнө ээжтэй хайртай гэж хэлж байгаагүй. Хүн өөрөө ээж гэдэг ээжийн тэр зовлон гэдэг ч юм уу тэр ээжийн насан дээр ирсэн ээж миний ээж энэ 25 наснда миний ээж 30 наснда ингээд явж исэн шүү гэдэг тэр хүнд хэцүүг амьдралын тэр хүнд хэцүү нухчааг нь өөрийн биеэр туулаа ойлгосныхан дараа тэр нэг хайртай шүү тэр ээж маань надад ямар нэг хайртай байсныг нь мэд. Тэрнээс өмнө яг уу би ээжигээ ойлгохгүй ч юм уу үе байсан. Гэхдээ миний ээж хизээч намайг загнаж байгаагүй, хизээч намайг зэмлж байгаагүй. Бусад хүмүүс зэмлж исэн, бусад хүмүүс янз бүр болж исэн ч гэсэн ээж минь 100% миний талд зогсож чаддаг болохоор би одоо би ээжтэй амар хайртай. Царийн ганц миний бүр шүтээ. Тэгээ байж идэв шүү. Ер нь баярлуулах гэдэг үгийг би ерөөсөө одоо болтол ойлгож чадахгүй байгаа. Яад гэхээр баярлуулна гэхлээр за жишээ нь цэцэг өгөхөөр баярлах уу, хоол өгөхөөр баярлах уу гэх. Миний нэг ийм ойлголт өгдөг байхгүй юу? Яаж баярлуулах юм бэ гэнэ хүмүүс ярьдаг шүүдрийн усаар бла бла шүүдрийн усаар цай чана бла бла энэ биш зүгээр л сайн явж харагдах хэрэгтэй байна тэ бусдын нүдэнд ингэж муу ад үзэгдэж явах хэрэггүй байна тэгж явсан ч ээж чинь чиний талд 100% тэгж явсан ч ядраад явж исэн ч мандаад явж исэн ч өргөлж одоо нэг чиний тэргүүн дээр чинь чиний ээж аав чинь л байж гэн тийм ээ. Тэгэхээр миний бодлоор амжилтаар сайхан амьдралаар ээжигээ баярлуулах хэрэгтэй болов уу гэж боддtiin. Тэрийгээ ч хийж яваа байх гэж би боддtiin шүү дээ. Тэгээ яг ингээд бэлэгсэлт өгсөн инээ зэрэг гэх юм бол бараг байхгүй. Магадгүй миний нэг амьдралын нэг алдаа гэдэг. Тэр алдаа надад амар том ухаарлаг өгсөн аахгүй юу. Хүний их хүн би гэхдээ тэр зүйл манай ээжтэй холбоогүй байсан л та миний тэр алдаа. Тэгээ би тэр хүний их хүн үр хүүхдийн төлөө яаж ингэж одоо нэг санаа зовниж хичнээн ингээд тэр хүн олон хүнд ингээ ад үзэгдэжсэн ч гэсэн тэр ээж ганцхан тэр хүний талд зогсож чадчаа. Тэр өөр нэг ээжийн талаар би юу яжсэн баггүй юу? Харж исэн. Яг миний нүдэн дээр. Миний л үр хөвгч юм шүү дээ. Тэгээд тэр зүйлийг харахад би ээжигээ бас бодож исэн л да. Миний ээж бас ийм сайхан одоо юу гэдэг миний төлөө бүх зүйлээ зориулсан гэж би итгэдэг байхгүй юу? Энэ зураг авч авам фейлтэд байна. Тэгээд би ээжтэй хайртай, маш их хайртай. Ээжийнхээ ачийг харуулж зовоохгүй юмсандаа гэж их боддог. Тэгээд ээжтэй хайртай шүү.